Хотын консул хэмээх газар олонний их ламыг загтнуулсаар овоо худлаа. Улсын хурлын гишүүн шудраг гэгдэг Батцандан яах Баатар Чулуун хэмээх хил амны эсний балгаар Хотын консулын газрын нэр хүнд шалан дээр унаж шавхаан дотор худалджээ. Манай сурвалжлагч Хот руу хувийн ажлаар явах тайландаа Монголын консулоор орж газар дээр нь байдалтай танилцлаа. Уг нь бол утсаа барьж ороод тэр Баатар Чулуунтай ярилцахаар бодож хамт явж өөр монголчуудаа хэлтэл тэд бүр тас хориглож болгүй бүр огт болгүй чамааг ороод очингууд симхэн чагдаад удчаад чагдааг ороод ирэхээр надад халдсан гэд хэлчихэд л чи хар гэрч шуун шүү. Тэр Баатар Чулуун их муу хүн. Эндхийн хар гэрт нэг орол молтроход маш хэцүү хэмээн зэрэг ятгацаасан тул аргаа орчилж виз хүссэн маягаар нэвтрэхээр болов. Хамгийн түрүүнд тэр Баатар Чулуун гэж итгэхэд Хотын консулд үнэхээр ажилтдаг эсхийг тодорхойлох явдал байлаа. Харин тэгтэл байхаар барахгүй бүр эхнэртэйгээ хамт виз олгох цонхны цаанд хамтдаа сууцгааж байна. Түүний асуулт ихэвгүй сайн байна уу гэхийн оронд чи чинь хэн блэ гэх. Миний нэрээр юу яах юм болоо? Харуулын зэрэг намайг орохын өмнө миний паспортыг хурааж аваад дотгошоо дамжуулсан шүү дээ. Тэгэхээр мэдээж хаанхын хэн гэдэг хүн орж ирэх гэж байгааг мэдсэн л байж таарна. Гэтэл нэр усыг минь байцааж байдаг. Тэр ямар цагдаа юу? Тэгэхээр өөр Монгол найзуудыг минь хэлж анхааруулж байсан үнэн байх нь. За энэ ч дүүрч угаасаа орохын өмнө найзууд маань чи бичлэг хийж чадахгүй. Утсаа авах юм бол Баатар Чулууны эхнэр шууд загнаж байгаад утсыг чинь унтраалганд хэмээснээс гадна нөгөө халдшгүй байдалд минь халдлаа гэх болцсошгүй гүтэлэг толгойд минь орж ирээд байсан тул бичлэг хийж гэж бодсонгүй. Хотын консулын хаалгаар орохын тулд эхлээд хамгаалдаг цэрэгт нь эргэж паспортоо хураалгаж хүлээн. Нилээн байснаж байгаад мөнөөхөн цэрэг хуруугаараа дохиж дуудана. Дуутахаас өмнө бол тэр торон хашааны төмөртөнч хүрх оройтой. Мөнөөхөн омогтой цэрэг загнаж сандраад тавьдуулахгүй аж. Уг нь ийм байгаагүй гинэ. Мөн Эрдэнэ консулын нутаг буцаас хойш энэ консулын газар шууд шорон маягийн юм болж хувирсан хэмээн нутгийнхаа ярьж байна. Түүнээс гадна консул мөн Эрдэнэ визний хураамжийг шилэн болгож банкнд тушаадаг байсныг боловч бэлнээр авдаг болгосон гин. Ер нь бол нэг визнес багада 200 сая унгаадаг тул түүнийг ануухын тулд дансаар бус бэлнээр авдаг болгосон гэж хүмүүрэл ярьцгааж байна. Энэ талаар дараагийн дугаарт өгүүлэх тул түр орхив. Ер нь миний би энэ тэнд явахдаа элчин консулаараа орж гарч ил байсан. Гэхдээ эндх шиг эхнэр нөхөр хоёр зэрэгцэд суугаад виз олгож загнаж зандарч байсныг бол мэдэхгүй. Та нар харин ийм дуусноо. Тэр тусмаа 3 ажилтнтай консулын газарт нэг гэрүүлийн 2 хүн нь визний асуудлыг дангаараа шийдээд мөнгө төгрөг бэлнээр хураагаад сууж байна гэж бодоод үз. Олон нийтийн сүлжээгээр явагдаад байгаа дуулаан шууган үндэслэлтэй гэдг нь эндээс харагдана. Ер нь бол шинэ намын санхүүжилт энд хийгдэж байгаа хэмээн бодоход буруудах чим алга тэгжиж байгаа бах. За түүнээс гадна нутагтаа ирэхэд шинэ дуулаанд дэгдсэн байлаа. Тэр нь консулын байрыг эзэгний сууж байгаа эхнэр нөхөр хоёр визээ дарж чадахгүй алдаа гаргаснаас болж виз авсан хүн хил дээрээс буцсан гэх шууган. Тэгэхээр мөнөөхөн Баатар Чулуун гэж нь компьютерч мэдэхгүй зүгээр л нэг махны чанж гэдэг нь үнэн болж таарах гээд байна. Товчхондоо хамгийн ихэнд анзаарагдаж их үс төрүүлсэн юм бол Хөхөт дахь Монголын консул руу Монгол улсын иргэн хүн нэвтрэн орохын тулд шоронгийн өрөөгөөр дамжих шиг болохоос гадна оромгцоо шууд байцаагдаж чи чинь хэн блэ гэх ширүүн дөрөн асуулт нь хариулах хэрэгтэй болдог юм байна. Ингээд нэр усаа хэлмэгс дараагийн асуулт тавигдаж эхлэх ёстой ажгүй. Шилний цаан сууж байгаа эхнэр нөхөр хоёрын бодит байдал ийм л байна. Дипломат ёс гэдгийг бид хамгийн энгийн ээлдэг боловсон ёс хэмээн ойлгодог атал энд тийм юмны үнэрч алга. Ердөө 2-3 минут ороод гарах зур төрсөн сэтгэл минь ийм байлаа. Үүнээс уламжлаад ер нь энэ эхнэр нөхөр консулчдын талаар олж мэдэх хүсэл минь уулзсан тул ахин нэг өдөр өнжиж зарим нэг хүмүүстэй уулзаж ярилцсан сурвалжлага та бүхэн дараагийн дугаартаа хүргэх болно. Та бүхэн Хөхөт дахь Монголын консулоор ормогц ширүүн дөрөн харьцаатай шилний цаанаас хялаасан эхнэр нөхөр хоёрыг олж харах тул сэтгэл санаагаа хатамжлахыг анхааруулж байна. Нэг гэрүүлийн атханд орсон элчин консулын газар гэж байдаг юм байна. Тэр тусмаа махны чимж хүмүүсийн мэдээлж хэлсэн Хотын консулын хаалгаар ороход ийм л сэтгэгдэл төрдөг ажгүй. Гадаад харилцааны яам гэж юм энэ мэд асуудлаа яагаад ингэж хөсөр хайждаг юм болоо хэмээсэн асуулт одоо ч толгойд минь эргэлцээр байна. Шудрах хэмээх Батцандангаас үхтлээ айдаг болоод хэрэгж үү?